Сонсогчдоо энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За өөрийгөө хөгжүүлэхийг зорддог хэм бүхэнд шин санаа, зочдынхаа бодит туршлагаас хуваалцдаг Idea Plus подкастын 50 дахь дугаар эхэлж байна. Хөтлөгчөөр энэ удаа анх 2, болтоо 2 ажиллаж байна. За манай зочноор BDSEC UCK хувьцаат компани гүйцэтгэх захирал Даян Бэлгүн оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд, сайн байцгаана уу? За баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн манай зочны хувьд бол онцлогтой. За Монголын хамгийн том үн цаасны компанийн гүйцэтгэх захирал. За дээрэс нь Монголын хөрөнгийн захад хамгийн олон жил CEO-гоор буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа хүмүүсийн нэг гэдгээр онцлогтой. За бид зочнотойгоо мөнгөө удирдах, CEO-гоор ажиллах гээд бас сонирхолтой сэдвүүдийг хөндөн ярилцсан. За ерөнхийдөө зочны хувьд бол хөрөнгийн захад олон жил ажилласан гэдэг утгаараа хөрөнгийн зах зээлийг сонирхдог. За мэдээж хөрөнгийн захад ажилтгүйч гэсэн хөрөнгөө зөв удирдах, мөнгөө зөв удирдахтай холбоотой сэдвүүдийг сонирхдог хүмүүст илүү бас сонирхолтой дугаар болох болов уу гэж бодож байна. За ингээд уламжлал ёсоор зочноосоо өөрийнхөө карьерийн түүхийг манай сонсогчдод маш товчхон байдлаар танилцуулна уу гэж хүсмээр байна. За би дунд сургууль 5 дугаар 10 жил төгссөн. За Европын хэлний дээд сургууль гээд хувийн сургуулийг төгссөн. За санхүү эдийн засгийн дээд сургуулийн мастрын ангийн хөтөлбөрт самрагдаж байсан. Нэлээд хэдэн сургалтуудад бас хувийн зүгээс сууж өөрийгөө бол хөгжүүлж ирсээ. Цаашд ч бас хөгжүүлэх гээл бас дахин сурмаар цаг зав бас хизээ гарах нөө гэдэг тэрийг бас ингээл хараал явж байна. За тэгэхээр би бас зочноосоо хамгийн ихэнд их сонирхолтой асуулт асуумаар байна. За хүмүүс бол тодорхой ажил хийгээд орлого олж байгаа. Тэр орлогоо хадгаламж, үйл хөдлөх, хувьцаа, газар гэдэг их олон төрлийн ассетууд буюу хөрөнгүүд байна. Энийг янз бүрийн харьцаагаар байршуулж байгаа байх. 70-80% нь хадгаламжинд, 50% нь хадгаламжинд үлдсэний нь бусад төрлүүдэд ч гэдэг юм уу. За би таны нэг постыг уншиж ирсэн байна. За тэр кэш хөрөнгийнхөө, мөнгөнийхөө ихэнх нь хувьцаагаар байршуулсан байдаг гэж та бичсэн байсан. Яагаад вэ? Ер нь яг ингэх нь хэр өгөөчтэй байдгийн нэг талдаа хитрхи экстрим юм биш үү? Сонирхолтой асуулт байна. Ер нь их тэгж айхтар яг тэдэн хувийг нь ингэж байршуулснаар зүйтэй гэж бол нэг айхтар харж байгаагүй. Гол зүйл бол өөрөө бол би хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтаасаа бас үр шим хүртэх. За хийсэн хөрөнгө оруулалт маань бас ингээд ямарваа нэгэн байдлаар бүтээн байгуулалт болоод үйлдвэрлэж байд юм уу, үйлчлэгээж байд юм уу те бизнес бас ингээд хөгжиж яхахыг харах тэр сонирхолтой илүү хөтлөгддөг гэж болно. Мэдээж бол мөнгө өдөртдөг хүмүүсийн хувьд бол бас тодорхой хувийг ингэж байршуулах нь зөв, ингэх нь зөв гэх тиймэрхүү байдаг бах. Зүгээр яг хувийн зүгээс болохоор би хийж байгаа ажил маань бас тодорхой хэмжээний бас үр дүн гараад тэр үр дүн нь ямарваа нэгэн байдлаар хойч үед бас ингээд үлдээд бас энэний үр дагавар нь бас их сайн байх болов гэдэг үднээсээ дандаа хувьцаанд бол хөрөнгө оруулалт хийдэг. Тэгвэл ингээд бүх мөнгөө хувьцаанд хийнэхээс илүүтэйгээр тодорхой ассетүүдийг худалдаж авах, эргүүлээ зарах, тодорхой хэмжээнд болохоор үн цаасанд байршуулах. Ер нь бол яг BDSEC компани бас яг онцлог нь бол шинээр үн цаасаа гаргаж байгаа компаниудын үйл ажиллагааг яг IPO-г нь ч гэдэг юм уу бонд гаргахын ч илүү дэмжих зорилгоор хувьцаа бондыг нь бол төрүүлж худалдаж авах. Тодорхой хэсгийг нь болохоор яг маркет мейкинг хийх зорилгоор авдаг учраас ер нь тийм байдаг болов уу гэж бодож байна. За би яг таны саяны асуулттай холбоотойгоор асуумаар байна. Та ер нь яаж энэ BDSEC компани холбогдож байгаа? Тэгээд хувьцаатай яагаад холбогдож байгаа те? Тухайн таныг яг хөрөнгөний зах зээл хувьцаатай холбогдож байгаа тухайд хүмүүс бол тийм амарсан мэдээлэл байгаагүй те. Таны ах дүүсээс үүсэх юм уу? Яаж энэ холбогдсон юм? Манай эцэг бол ер нь банкир хүн байсан. Тэр хүний бас үйл ажиллагаа хийж байгаа, ярьж байгаа зүйлүүд бол бас нэлээд бол надад бол нөлөөлсөн байх. Гол нь яг бас ингээд тухайд бас би бас аавынхаа бас нэг их хурлын гишүүн байх үед нь бас туслагаар ажиллаж явах үед бас үн цасны зах зээлийн тухай хуулийг хилцэх, үн цасны зах зээлийн тухай хуулийг батлахын ажлууд дээр нь би бол тэрэн дээр нь бас тодорхой хэмжээнд бол ажиллаад үзээд тэгээд судлаад ингээд явах тусамд мөн бас хэд хэдэн уран зохиолын номнууд те яг энэ үн цастай холбоотой уран зохиолын номнууд ингээл олж унших гэх мэтээр ингээл янгот ихэндээ бол хүн болгон л нөгөө сансрын нисгч болно, эрдэмтэн болно гэж тийм л мөрөөдөлтэй байж байгаа. Тэгэл явцын тунд ингээл явсаар байгаа л хөрсний үн цасны те хөрөнгө оруулалтын ер нь бол энэ ажил бол ер нь бол миний ажил юм байна. Ер нь бас сонирхолтой байна. Энэгээр бол
маш их юм хийж болох юм байна. Хамгийн гол нь одоо өөрөө их бага мөнгөтэй байж илүү их юм хийж болно гэдэг бол энэ хөрөнгөний зах зээл дээр л боломжтой байна гэдгийг бол харсан. Тэр үднээсээ энэ зах зээл рүү бол нилээд эртнээс гүнзгий орсон. Таны хувьд түрүү бас хөрөнгөний зах зээлтэй холбогдсон их сонирхолтой сэжмээр холбогдсон тухай товчхон дурдлаа. Тухайн үед та одоо би таны BD сектор одоо гүйцэтгэх захирлаар ажлын гараа эхэлж их үе чинь асуумаар байна л да. Тухайн үед хөрөнгөний зах зээл ямар байв? Шинэхэн SEO-гийн хувьд хамгийн том сорилтууд юу байв? Та энэ дурсамжаасаа хуваалцаач. Тэр хамгийн хүнд бэрхшээл юу байв? Тэрийг ер нь яаж даван туулж ив? Бидэд бол одоо яг бизнесийн одоо менежмент үүсгэн байгуулагчд бол тавуулаа бид бол ажлаа бол эхэлсэн байдیں۔ Тэгээд ажлуудаа хувааж аваад ер нь бол мэдээж бол бид нэр залуучууд оюутнууд байсан. Оюутнууд байх үед бол ямар юмных нь биднэрт бол мөнгө байх уу. Тэгэхээр ер нь яг энэ цэвэр брокерийн үйлчлэгийг сайн хий. За энийг одоо мэдээллийг сайн хүргэе гэдэг үднэс Төв аймгийн BDC компанид ороод ажиллаад дилерээр нь байж байгаа. Тэгээд дараа нь Улаанбаатар хотын салбарыг нь бид нэр өөрсдөө гардан Тэгэхээр Төв аймагт байх байсан тийм. 100 модтын BDC гэдэг учраас Баян Дөхөм Securities гэсэн үг л дээ. Энэ BDC гэдэг нь одоо ойлгож байна. Баян Дөхөм Securities гэдэг шүү дээ. Сүүлд яг бид нар бас нэг жоохон ингээд брендинг эднэр жоохон өөрчлөөд одоо бизнес development securitization гэдэг юм уу те ингэж өөрчилсөн болохоос ер нь тэгээд нэгэн тал одоо энэ нэр ингээд хүмүүст ингээд хүрцсэн учраас тэр нэрийг ингээд хадгалаад ингээд яваад байгаа. Тэгээд явж байхад бол мэдээж бол эхний Улаанбаатар хотын салбар бол мэдээж бол хүнд бол маш их хүрсэн. Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж ирснээс Улаанбаатар руу хотод орж ирээд ингээд үйл ажиллагаа явуулахад бол тухайн үедээ бараг үндсэн Төв аймгийнхаа хийдэг гүйлгээнээс илүү олон дахин илүү гараад ирэх үед бол анхны одоо эзэмшигч нь бол биднэрт бас санал тавьсан. Тэгээ санал тавих үед нь бид нэр одоо компани хөдөлтөж явах BDC-г хөдөлтөж явах юм үйл ажиллагаа явуулсан. Тэгээ тэр нь тухайн үед бол маш хэцүү байсан. Яагаад гэвэл бид нарт мөнгө байхгүй авмаар байдаг. Тий. Авчмаар байдаг. Тэгэхэд нөгөө нээлтдэг ийм үн нээлтдэг. Тэгэнгүүт нөгөө хүмүүс бас одоо өөрийнхөө компаниг бас тий өөрийнхөө хөрөнгийг бас биднэрт бас нэг хямдхан зарахыг бас үсэхгүй. Тий. Өөр хин нэгэнд бас илүү үнэтэй зарахыг үсэн энэ чинь ялгаагүй л зах зээлийн зарчим учраас тэнд чи ямар ч тийм арын хаалга өөрийн хаалга гэсэн юм байхгүй ч тэгээ бидэд тодорхой хэмжээний хүрээнд бол харин ашгүй сайн хилцэл хийж чадсны өрнөд л авч чадсан. Тодорхой хугацаанд бол зээл авах буцаад одоо тэр компани тодорхой хувийг нь одоо ашгаасаа өгөх ч юм уу те гэх мэтэр нэлээд ажлууд хийсэн. Тэр бол маш сайхан дурсамж. Гэхдээ яг хийж явах үед бол мэдээж бол хэцүү байсан. Хийж явах үед бол мэдээж бол хэцүү. Тэгээ тэр хоорондоо бас эргээд бас бидэд бас нэлээд олон хөрөнгө оруулалтуудыг бас нэлээд амжилттай хийж чадсан учраас бас ямар ч байсан тэгэл компанигаа авсан. Тэ компани авсны дараа ингээд манай компани бол одоо яг 29 пүүсийн одоо 29-нд ордог хамгийн жижиг компаниас. Тэгэхээр одоо буцаад одоо нэг компани авчихсан гэдэг одоо ингээд дуусчих биш те. Одоо энэ компанига одоо яаж илүү төвшин төрөхүүд эхний 10-т яаж оруулах вэ? Эхний 5-д оруулах вэ? Яаж эхний байранд оруулах вэ гэх их мэтэр ингээд ер нь бүгд л ингээд ирвэхтэйгээр хамтраад ажилласан. Яг одоо энэ дээр бол ганц миний гэхээс илүү яг хамтарч ажиллаж байгаа найзуудын маань одоо яг идэх зүтгэл бол хамгийн их чухал байсан. Бид бол яг хийж байгаа ажлуудаа яг хамтдаа хуваагаад за энийг хий. За тэгээ явж байхад болохоор миний гол үүрэг болохоор өдөртөн чиглүүлэх одоо хооронд нэгтгэх одоо тийм ажлуудыг бол хийж явж байсан. Тэр үднээсээ бас ажил бас нэлээд амжилттай явсан болов уу гэж харж байгаа. Маш сонирхолтой сонсогч юм л да. Одоо танах 300 мянга гаруй харилцагчтай гэхээр Монголын хүн амын бараг 10% нь танаа үйл ажиллагаа ямар нэг байдлаар хүрж ийна гэсэн үг. Тэгээд тухайн шинэ брокероос ахуулаад одоо хамгийн том брокер болтол үйл ажиллагаа чи өргөжинд хэлсэн байна. За энэ дундуур бас манай подкастыг дэмжин ажиллаж байгаа Booklog компани мэдээллийг маш товчхон хүргэе гэж бодож байна. За хэрвээ та хэн нэгэн рүү илгээмж илгээх гэж байгаа бол орон нутг руу байсан ч болно. Booklog-ийн хүргэлтийн үйлчлэгэнд хандах боломжтой. За их амар юм байна. Танаас илгээмжийг очиж аваад нөгөө хүнд нь хүргэж өгнө. За утас нь 80 20 66 67. За ер нь бол хөрөнгөний зах зээл өөрөө эдийн засгийн ерөнхий байдалтай их холбоотой байдаг. Эдийн засаг ундаг, өсдөг, янз бүрийн л одоо үеуд байдаг. Эдийн засаг мэдээж их нөлөөлдөг баг. Эдийн засгийн хүнд хямралуудын үед ер нь бас танаа үйл ажиллагаан дээр ер нь танах анханасаа ямар одоо ингэж томрохын тулд үйл ажиллагаа өргөжүүлэхийн тулд ямар стратеги барьж ажилласан бэ? Энэ дээр та
бусдгаасаа уулзаж. Одоо ингээд зүгээр ингээд харахад болохоор ингээд нэг компани хөрөнгө ингээд өсөөд ингээд үржигдсэн юм шиг харагдаж байгаа болохоос энэ хооронд чинь болохоор маш олон удаагийн хямрал, маш олон удаагийн уналт босолт те мэдээж бол банкнаас зээл авах, одоо байгууллагуудаас бас зээл авах, одоо хувь хүнээс хүртэл одоо зээл авах гэх мэт тэрийг одоо төлбөрөө одоо цаг хугацаанд хүртэл төлж чадахгүй тэрэн дээр одоо эргээд одоо negotiation хийх гэх мэтийн бол зөндөө л ажлууд бол хийгдэжсэн. Хийж исэн хөрөнгө оруулалтууд бүр огт үр дүнгүй болох гэх мэтийн ажлууд бол зөндөө гарч ирсэн. Зүгээр одоо ингээд алдснаасаа илүү онсон нь илүү байгаа учраас л байлаа гэж. тэрнээс яг одоо юу ингээд нэг дандаа ингээд нэг олоод ингээд бүх юмыг одоо нэг маргааш юу болох гэж байгааг одоо бүгдийг таагаад байвлаад бүгд л одоо баян болчихно шүү дээ. Бидний хувьд болохоор ер нь бол яг үндсэн стратеги гэж бараг хэлж болохоор юм да. Ер нь бол энэ хөрөнгөний зах зээл дээр тэргүүлэгч бай. Хөрөнгөний зах зээл дээр одоо ер нь Монголдо одоо хамгийн сайн үйлчлэгээ үзүүлээ. Гадны зах зээлд болохоор энэ хөрөнгөний зах зээл бол маш сайн хөгжсөн. Энэ зах зээлгүйгээр ер нь бол эдийн засаг хөгжихгүй, эдийн засаг байхгүй байхаар юм байна гэдгийг бол маш сайн ойлгосон учраас бол энэ зах зээлийг бол тууштай барья. Энэ зах зээл дээр одоо хэдүүлээ маш их юм хийх боломжууд бол их байна. Улс маань бол одоо бол эдийн засаг их жижиг байгаа. Боломж бол маш их байна. Одоо ч гэсэн бол яг боломжийн өмнө одоо ингээл ирж гисэн байна гэж бас хараал байгаа. Биднийг бол одоо бол яг томоохон хөрөнгө босголтын ажлууд бол ерөөсөө бид хийгээгүй явжсэн бол одоо энэ хөрөнгө босголтын ажлууд бол хийгдэхээр юм байна. Монголыг одоо онилсан, Монголд одоо хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө өсгөх гэсэн гадны хөрөнгө оруулагчид бол ингээл бидний бас судлал байж байгаа учраас энэ бидний хувьд бол одоо боломжтой юм байна. Тийм учраас эндээ нэлээд тууштай бай гэдэг үднээсээ бол нэлээд ажилласан. Яг зарим жилд бол одоо ингээл их уналт эдгээр ингээл болоол ингээл яаж хад бол ерөөсөө бид нар ч бас одоо хөрөнгөний бирж ярилцаа бас зогсохгүй тул зөвхөн өөрөө өөртөө хүртэл ярилцаа хийж явжсэн тийм ганц нэг өдрөө бас байна. Одоо тийм зөвхөн одоо босод брокерийн бүсүүд одоо лицензүүд нь ингээд одоо цуцлагдсан одоо сэргээж болохооргүй тиймэрхүү нөхцлүүд дээр бид нэр зүгээр нэг хилцлийг таслахгүй тулд тийм хоорондоо хүртэл одоо ингээд арилжаа хийгээд ингээд явж исэн үеуд ч бас байна л да. Миний сонссон түүхээр бол одоо танаа BDC-ийн хамгийн ихний одоо хамгийн нэлээд том одоо өргөн үрийг хамарсан нь бол мэдээ Genco Tour-ийн хувь цаа байсан гэж бодож байна. Миний ах одоо Эрдэнэ бэлэг гээд урлагийн ажилтан одоо Чингисийн мөртөшөөг бассан хүн байдаг. Одоо нас барсан л да. Тэр хүний одоо тухайн үед одоо тий танах бол маш их харилцагчтай болж исэн. Тухайн үед одоо хамгийн их одоо Монголын одоо баг хөрөнгөний зах зээлийг дөргиж чадсан бол юу байсан бэ? Та тэр талаараас жоохон дурсамж түүх байл бас хуваалцаач гэж хүсмээр байна. Genco Tour бюрогийн хувь цаг гарах ажлыг бол бид авахтаа бол маш их баяртай байсан. Анх яг энийг гаргах үед болохоор нийт хөрөнгөний зах зээлийн тухайн жилийн өмнөх жилийн нийт гүйлгийн 500 сая төгрөг. Тэгэхээр Genco Tour бюро дээр гаргахаар одоо шийдвэрлсэн хэмжээ нь 10 тэрбум төгрөг байсан. Одоо бол магадгүй 10 тэрбум төгрөг бол багасдах байх тий. Гэхдээ тэр үед бол энэ бол хөрөнгөний зах зээлийг одоо хэд нугалчихсан тий. Тийм маш том дүн. Гэхдээ яг бид бас энэ төслийг бас нэлээд сайн судалж үзээд нэлээд хамтраад одоо энэ төслийнхэнтэй төслийн багийн бүх хүмүүстэй бид бол нэлээд хэд удаа бүр анх одоо цонжин болдог дээр одоо бүр огт гэрч байхгүй байхад биднээс очиж үзчихсэн. Тэгээд явж яхад болохоор ингээд мэдээж бол их хааны маань одоо ийм хөшөө бол Монголд бол зайлшгүй байх хэрэгтэй юм байна. Энийг бас ингээд аялал жуулчлалын зохицлбор болох хэрэгтэй юм байна. Энэ аялал жуулчлалын ийм зохицлбор болсноор одоо энэ цонжин болдгийг тойроод бас одоо аялал жуулчлалын одоо бусад газруудч бас хөгжих Монгол улсд бас ингээд тухайн үед чинь болохоор ерөөсөө зөвхөн одоо юу байлаа шүү дээ. Одоо хар хорин явдаг, эсвэл тэрэлж явдаг. Тэгээ хар хорин одоо хөвсгөл эсвэл тэгэл нэг говь руу явна. Тэгэл асар хол газрууд дээр жуулчин олон хоног их хэмжээний мөнгө зарцуулдаг. Энэ мөнгийг бас ингээд тодорхой хэмжээнд бол дотроо хэрэглэдүүлээ, тэ. Энэгээрээ бас одоо манай бас одоо валютын их усүр олж ирэх юм байна. Маш их хэмжээний одоо хөрөнгө оруулалт татах юм байна гэдэг үднээсээ бид ийшээ бол нэлээд зөрөгтэй орцгоосон. Тэгээд бас хамтарч ажилласан хүмүүс маань ч гэсэн бас нэлээд энэ дээр бас ихтэй бас дэмжиж ажиллаж байсан учраас бол төсөл бол нэлээд амжилттай болсон. Одоо хамгийн гол нөтөг үлдэж байгаа юм чинь болохоор яалтчгүй л одоо энэ Чингис хааны хөшөө бол ерөөсөө баг Монголын нэрийн удас болчихсон одоо ингээд
байж гэн одоо энэ дээр бол бүх жуулчин очиж гэн мэдээж бол одоо сайжруулах юмд бол байлгүй л яг уу. Гэхдээ тухайд бол энэ бол хов хоосон газар байсан. Одоо бас манай Японы хөрөнгө оруулагчийг бас бид нэр дагуулад очиж ирсэн байна. Өөрсдөө нэг тухайд чи энэ зам нь их хэцүү байсан. Шороогоор юм. Тэгээ шорооморогоор их явна. Тэгээд найзаасаа GP-ийн гууж яваад би тэгээд Япон хөрөнгө оруулагчаа суулгаад авч яваад нөгөөх маань бол ер нь бол энд ингээд ийм өгшөө баригднаа ингээл гээд яриад байдаг ийм тооцоо байна гэж яриад байдаг нөгөөх маань ер нь яг үү үнэхээр юм бол тухайд бол нэлээд ядарсан. Гэхдээ ялцчгүй тэгэл бид хийж байгаа ажлуудаа бол нэлээд сайн тайлбарлаж сайн танилцуулжсэн хүчинд бол гадны хөрөнгө оруулалтыг бол нэлээд сайн авч чадсан. Дотоодоос бас нэлээд олон байгууллагууд нэлээд олон хүмүүс оролцсон. Энд бас л тухайд хамгийн анхны их олон хувьцаа эзэмшигчнэртэй ер нь тэгэл өдөр болгон л ингээл арилжаана эхэлж идэг. Анх ерөөсөө ийм хөрөнгө оруулалт ингээд татаж эхэлж ирсэн. Яг ийм IPO хийсэн компаниуд ер нь байгаагүй. IPO ингэж хийд юм байна. Ингэж мөнгө босгохтой юм байна. IPO-ны дараа ингээд босгосон мөнгөөр ингээд ийм одоо үйлдэл хийд юм те. Одоо ингээд бүтээн байгуулалт үү юм. Бүтээн байгуулалт хийгдэж юм те. Энэ бүтээн байгуулалт ингээд хийгдээд энэ одоо эргээд үр ашиг олох хэрэгтэй юм байна. Тэрэн дээр бид бас байсан. Явж явах үед маш олон удаа үйл ажиллагаанд хамтарч ажиллах те тохиолдлууд их байсан. Одоо бас ингээл аял жуулчлалын төв болон ингээл их хурлын дарга ч юм уу те одоо засгийн газрын одоо төлөөлөгчнөр одоо хурж ирээл үзэж явах аял жуулчлалын одоо энэ талаас хурж ирж үзэж яхад манай брокерууд одоо ингээд дээл өмсчихсэн. Би өөрөө хүртэл ингээд дээл мэйл өмсчихсэн ингээд ярилцлага өгөөд явж исэн зургнууд бол байдаг. Тэгээд дээл өмсчихсэн. Тэгээ нөө тийм жүжигчилсэн маягийн одоо баг ингээд нөө иймэрхүү юм болноо ингэнэ гэдэг. Тэгээдсэн чинь их хурлын дарга ирэх болсон чинь даргыг одоо яг тэр нөө 13 дугаар 100 дээр хүлээж авах хэрэгтэй. Хүлээж авахын тулд ч нөө нэг сүү хадаг барина шүү дээ тий. Тэгэхээр чи одоо яг 13 дугаар 100-ны байдлаар ингээд нөө байж байгаа хэвээр тэнд чи нөө нэг брокерууд гэж байхгүй шүү дээ. Тэгсэн манай видеод чи яг тэр хэдэн сард чүлээд нэг сүүгүү яг байж таарад. За. Тэмчэнэс чинь сүү болж авах байх. Хажуу талынхын айлын тэр харсан чинь нөө хэдэн ямаанууд нь хашаанд байж ирсэн. Манай брокер ороод сүүгийн саагаад тэрийг нэг үчсэн дээр тэгс үг авлаа. Тэгсэн хамгаалагчтанд бас анзаарсангүй л тэгэл уулгаччихлээ үлээ. Тиймэрхүү хөгжилтэй юмнууд бас байна. Тийм маш сонирхолтой түүх байна. Одоо нөгөө нэг санхүүгийн анализ хийгээ сууж идэх хүмүүс маань дээл өмсөд ямаа саах хүртэл одоо шаардлага ажиллаа сайн хийхэд бол ийм шаардлагууд үүсэж шүү дээ тийм ээ. Тэгэхээр маш сонирхолтой сонсогч байна. За тэгэхээр одоо манайхыг бас маш олон одоо залуучууд их сонсдог л доо. Одоо ялангуяа санхүү эдийн засгийн чиглэлээр сурдаг, за ажилдаг тийм энэ зах зээлийг бас сонирхдаг хүмүүс олон байна. За мэдээж одоо санхүүгийн тэр одоо тооцоонуудаа сайн хийж сурах одоо жоохон академик талын юмнуудаа бол ингээд сайн сурж байгаа залуучууд олон байгаа. За дээрэс нь мэдээж SEO байхад бол та түрүү бас товчхон дурдлаа харилцааны чадвар чухал одоо тэр хөрөнгө оруулагчдад яг санаагаа гол ойлгуулах ч гэдэг юм уу ингээд их цогц чадварууд шаарддаг баг. Таны хувьд одоо хөрөнгөний захад хамгийн олон жил ингээд тууштай ажиллаж байгаа SEO-ны нэгийн хувьд одоо эргээд харахад одоо сайн SEO байхад тэр академик мэдлэгээс гадна саяны дурддаг чадварууд гээд аваад үзэхээр та юунуудыг ингээд онцолж залуучуудад захиж хэлэх вэ? Тууштай байх бол маш чухал. Дээрээс нь бол багийн ажиллагаа сайжруулахын тулд одоо баг хамт олноороо яаж одоо бүх ажлыг болохоор нэг хүн хийж чадахгүй. Тэгэхээр зарим ажилт сай те одоо илүү одоо тооцоол гэдэг юм уу тооцоолт сайн байвал зарим нь одоо илүү зарах талдаа сайн. Тэгэхээр нөө яг тэр хүмүүсийн одоо тэр чадваруудыг нь одоо илүү өөгшүүлэх, урамшуулах тэр талаасаа бас нэлээд ажиллах зүгээр. Бидний манай компанийн хувьд бас нэг онцлог нь болохоор бид 2006 онд бас яг Genco төр бюро хувьцаат компани болсны дараах нь бид бол шууд бас өөрсдөө хувьцаат компани болсон. Азар харин нэлээд олон гадны хөрөнгө оруулагчдыг бид бол татаж чадсан. Тэр үднээсээ бид гадны хөрөнгө оруулагчдаас бас одоо тууцдаа оруулах, тэднийг бас өөрийнх одоо компанид ажилуулах энэ талаас бас нэлээд ажлуудыг хийсний үр дүнд манай дээр бас олон
залуучууд бас их юм сурсан гэж бол би бол боддог. Гадныхнаас бол ялангуяа энэ хөрөнгөний зах зээлийн талаар бол сайн сурах юм бол их боломж байдаг. Одоо манай тууцын гишүүд одоо ч гэсэн одоо нэг Туркийн хөрөнгө оруулалтын сангийн одоо аналист залуу одоо ингээд манай бас тууцын гишүүн байдаг. Тэр одоо ирэх болгондоо одоо манай залуучуудтай ингээд уулз суугаад одоо research дээр одоо юуг нь анхаарах уу, ямар датануудыг нь одоо илүү анхаарч үзэх үү, одоо энэ компани онцлог нь юм байна. За одоо арилжааны банкуудын одоо судалгаанууд байна. Энэ судалгаануудаас бид гадны хөрөнгө оруулагчийг татахын тулд яах ёстой? Бидний бас одоо ингэ хэдийгээр ингээл тоонууд ингээд маш сайн үзүүлэлтүүд харуулж ийгээд ингэ яваад байдаг. Нөгөөт манайхаас илүү болоод хямдэрсэн газрууд хүртэл байна. Бид нар тэр талаар бол ерөөсөө бол одоо л ерөөсөө анзаараагүй явж исэн бол тий нөхдүүд бол хурж ирээд за одоо ингээ Монгол гэдэг чинь ийм улс байна. За тэгэхээр тэнд одоо гүрж одоо Узбекистан тий Казахстан эднэрийн банкуудын одоо хувьцаануудын ханш одоо ийм үржүүлэгчдэртэй болоод ингээд унтчихсан байна. Яагаад Монголыг сонгох ёстой юм бэ? Гэх мэтэр ингээл бидний ингээд хүнд асуултуудаар ингээд тий болоод ирэнгүүтчил нөгөө манай залуучууд чинь илүү их ажиллана, илүү их судалгаа хийн. Тэгэхээр нөгөө залуучуудыгаа илүү их судалж чадах юм бол ер нь бол маш их боломж байдаг. Одоо дээр үеийнхтэй бол адилгүй шүү дээ тий. Ер нь бол бид бол дэлхийн хэмжээнд л одоо бүх одоо судалгааг бол авч үзэж болж байна. Дэлхийн хэмжээнд л одоо интернет мэдээлэл авч болж байна тий. Тэгэхээр ер нь бол өөрсдөө сурах бол ер нь бол хамгийн чухал болов гэж бодож байна. Юм бол маш их өөрчлөгдөж байна. Мөнгөний зах зээл, хөрөнгөний зах зээл. За тэгэл одоо бидний бол одоо ингээл ягштал одоо итгэжсэн одоо юмнууд чинь одоо нилээд хэд удаа өөрчлөгдөжлөө шүү дээ тий. Гайхмаар одоо хизээч ийм болохгүй гэж бодож ирсэн юмнууд байна одоо тэр койны зах зээл одоо ингээл Орос Украин дан ковид гээл тий одоо ингээл инфляци одоо юу одоо тэний ч одоо ингээд төсөөлж байгаагүй юмнууд бол ингээл маш их ингээд гарч ирж байна. Энэ болгон чинь ингээл явж ийн ингээл хамгийн одоо зөв гэж хэлсэн юмнууд хүртэл одоо ингээл өөрчлөгдөл хамгийн одоо тэр баталгаатай гэсэн юмнууд хүртэл ингээл өөрчлөгдөл явж ийн гэдэг чинь энэ болгон дээр ер нь бол маш уян хатан байх хэрэгтэй гэдэг бол ер нь бол нэлийн чухал болов уу гэж бодож байна. BDC компани хувьд ч гэсэн бас одоо өөрсдийнхөө үйл ажиллагааг бол нэлээд олон удаа ингээд яг бид хөрөнгөний зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэн олон удаа бол өөрчлөсөн байдаг. Тэгээ бид бол яг брокерийн үйл ажиллагаагаасаа илүү тэгэхээр андеррайтерийн үйл ажиллагаанаас илүү хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаанаас илүү одоо портфолио одоо хөрөнгө оруулалт гэдэг юм уу тийм гэх мэтээр ингээд зарим жилүүдэд бол орлогогүй, ашиггүй болж байгаа тэр бизнесүүдийн төр зүрт орхих ч юм уу тийм ингээд явж идэг. Энэ нь бол бас нэлээд манай компани бас нэг удаан ингээд өсч дэвчгэд бол нэлээд нэмэр болсон болоо гэж бодож байна. Хуучин болохоор ерөөсөө л дан гадны хөрөнгө оруулагч нар байсан бол одоо зөвхөн дотоодын хөрөнгө оруулагч нар байна ч гэдэг юм уу те. Дотоодын хөрөнгө оруулагч нар одоо юу өсч чинь, гадны хөрөнгө оруулагч нар юу өсч чинь гэднээс чинь бас хоорондоо бас их өөр. Тэгээ гадны хөрөнгө оруулагч нар чи хурж ирэл байнгын юм худалдаж авч исэн бол гинт одоо манай сан хаагтлаа одоо гарлаа явлаа гэдэг ч юм уу те. Гэх мэтэр ингээл нэг маш олон ингээл нэг одоо unexpected гэдэг шүү дээ. Ерөөсөө маш их тийм юмнууд ингээ гарч ирэх тусам энэ болгон ч өөрө туршлага болно. Тэр болгон ч яаж зөв гэхээр бодлоготой те. Та түр бас менежментийн гадны мэргэжилтнүүдээс суралцах чухал талаар ярьсан. Тэгээд нэг Козайн гоо танай үйл ажиллагаар үүссэн цагтлаар хэсэг ажилласан байна. Тэ. Нэг Козайн харин бидний хувьд бол ер нь бол маш азтай тохиолдол гэдэг юм уу те одоо бүр одоо Wells Fargo, Deutsche Bank хаа. Гэх мэтийн газруудаар бас нэлээд ажиллаж исэн ийм туршлагатай хүн хурж ирж ажилласан нь бол манад бол нэлээд нөлөө үзүүлсэн гэж бол бид бол үздэг. Яа тэгвэл бид бол одоо хуучин болохоор бидний харж исэн одоо зүгээр л одоо сэл хийдэг гэсэн бол бид илүү одоо research бас сайн хийх хэрэгтэй юм байна. Research-ийг одоо сайн хийж сэлээ хийх хэрэгтэй юм байна ч гэдэг юм уу те. Гэх мэтээр ингээд олон үйл ажиллагаанд л нөлөөлсөн. Тэгэхээр нэг манай залуучууд мэргэжилтнүүдийн маань одоо ингээд өөрсдөө үзээд яана гэхээс илүүтэйгээр тэрэн дээр баг болж ажиллах нөгөө гадны хүмүүсийн бас нэг харж байгаа үнцэг. Бид нар бол одоо ингээд харахад бол энэ сайхан үйлдвэр, энэ сайхан компани л гэж хардаг те. Энэ ашигтай байна гэдэг. Тэгэхэд бол тэрийг одоо жишээлбэл яаж цаашаа харах вэ те. Цааталт нь одоо юу вэ? Одоо дэлхийд даяараа бас одоо яаж өөрчлөгдөх вэ гэх мэтээр ингээд нэг
маш олон боломжуудыг бол биднэрт бол харуулсан гэж бол хардаг. Хурж ирээд бас нилээд олон юм заасан. Тэгэл бас аашгүй хүн гэж бас байхгүй. Мэдээж хатны хүн гэсэн бас ааштай л үт юм байлээ. Тэгэл нэг тэр аашнуудаас ингээл гарна тэгэл бид чинь бас тэгэл бас л юм сурах гал бас нилээн үдсэн тэгэл аль алиндаа үр дүнтэй байсан болов гэж бодож чинь нилээд олон томоохон харилцагч нартай бид бол уулзсан. Тэгээд яг ингээд бид бол Америкт очиод сейл хийнэ гэхэд болохоор одоо би бол одоо нэг бараг л сайн уу тэ одоо энэ компани хувьцаа зарьяа л гэж ярина уу гэхээс ш тэгэл үнэхээр яг сейлс хийх төвшин эднэрийг болохоор ингээд арай өөр ондоо тэ одоо хүнтэй тэр ярьж эхэлж утга санаагаа авцалдуулж байгаа нь болохоор ерөөсөө маш тийм мэрэгжлийн төвшөнд одоо яг нэг сейл хийдэг хүн чинь болохоор очиод ингээл сайн өдөр сайхан байна шүү. Өнөөдөр ингээд ийм сайхан өдөр чинь Монголд ийм байдаг. Монголд ийм өдрүүд дээр нь юу идэг гэж бодож чинь барилга барьд юм. Барилгын бизнес гэдэг чинь одоо энд ингээд хөгжиж байгаа. Ямар нэг юм ингээд өргөжлүүлэл нөгөө өнийг ингэж ярьж байгаа. Тэгэхэд чи бид хэд нөгөө яг нөгөө бэлтчихсэн презентацийн ингээд уншуулж гадны хөрөнгө оруулагч нар биднийг явуулж байгаа презентацнуудыг аль хэдийн уншчихсан байдаг, бэлтгэсэн байдаг, тоонууд дээр ядсан байдаг. Тэгэхээр ерөөсөө нэгэн одоо бид нар ингээд нэг очиод ингээд нөгөө сел хийх тий бид нар чинь болохоор нэг анхаарал тавьсан баярлалаа хүртэл одоо бараг л нөгөө презентацийн уншдаг бол нэг чинь за тэд хуудсанд анхаарлаа хандвал энэ тоонууд ийм тоонууд гээл тэгэхээр нөгөө нөхдүүд бол аль хэдийн үзчихсэн аль хэдийн Bloomberg-ээс мэдээлэл авчихсан өөрийнхөө танаа одоо эдийн засгийн макро эдийн засгийн ийм үзүүлэлтүүд байгээл зарим одоо нэг юунуудын нэршлүүдийг бид нар чинь бас нэг сайн мэдэхгүй цэка бонд гээл цэка юу гээл явуулж цэка бонд бид нар чинь бол аль хэдийн нэг тэр бомб дээр байгаа одоо нүүрсний үн тэд байна одоо энэ бомб дээр байгаа нүүрсний үн тэр танаа одоо энэ гаргаж байгаа энэ бондны чинь одоо хөрөнгөлгөө чинь бондны одоо тэр нүүрс ямар чанартай аль үгээр гарч байгаа энэ дэр гэдгийг аль хэдийн үзсэн судалсан мэдээлэлтэй байдаг. Тэгэхээр нөгөө бид нар нэг бараг л нэг шалгалтанд бэлдэж байгаа юм шиг л ер нь мэдээлэл сайн бэлдэж бас авчих хэрэгтэй. Эндээс би бас нэг санаа олж авлаа. Юу гэхээр мэдээж ингээд судалгаагаа өөрөө сайн хийгээд танилцуулахаас гадна story telling гэдэг шиг одоо тэр тухайн хүмүүст их сонирхолтой байдлаар жоохон өгүүлэмжтэй байдлаар мэдээлэлээ хүргэх тэр коммуникац хийх тэр чадвар маш чухал юм байна те. Хөрөнгөний зах зээлтэй холбоотой хүнтэй уулзж байгаа учраас хөрөнгөний зах зээлээ мэдээж ярмаар байна. За монголчууд одоо хөрөнгөний зах зээлийг би саяхан сонссон юм а хамгийн идэвхтэйгээр одоо зах зээлд оролцдог 1000 гаруй хүн л байдаг гэж сонссон. Тэгсэн чи одоо монголчууд ч одоо 3 сая 500 мянган болчиход байдаг тий. Яаж одоо энэ олон хүмүүсийг оролцуулдаг болох вэ? Яаж илүү идэвхтэй одоо мэдээж энэ эргээд бол мэдээж зах эдийн засгаа бол өргөжүүлж тэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь одоо 3 тулгуурын маань нэг байж байгаа. Тэгсэн чинь хаягдсан байдаг. Таны хувьд одоо дотор нь байгаа хүний хувьд бол ингээсээ гэсэн хүсэлттэй юм байвал одоо хэлэхгүй тий. Тэгээ залуучууд бас оролцох бас сэтлийг төрүүлэхийг бас үг байвал бас хэлүүл гоё явах гэж бодож байна. Тэгээ ер нь хараад байхад манайхан аливаа зүйлийг нэг их мэддэг. Их олон гэдэг нөө юмыг ингээд өнгөц мэдээд идэг. Тэ за тэр чинь ингэдэж шүү, энэ чинь ингэдэж шүү. Хөрөнгөний зах зээл гэхээр нэг иймэрхүү, банк гэхээр нэг тиймэрхүү тэ, үйлдвэр гэхээр нэг тиймэрхүү энэ төр гэдэг. Жаахан тийм өнгөц тэ. Хит ерөнхийлөх гэх юм уу те. Тэ ерөнхийлөх мэдээж тийм биш хүмүүс бол байгаа. Тийм биш хүмүүс бол хөрөнгөний зах зээлд бас ингээд оролцоод явж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бас залуучууд эднэрийг бол бүгдийг ингээд заавал их мөнгө авчиад ингээд нэг шууд ингээд өнөөдөр баяжих гээд тэндэхээс илүүтэйгээр одоо яг мэдээлэл олж авах тий мэдээлэлтэй байх одоо юм тэнцсэг одоо хөрөнгөний зах зээлийн харилцаанд орж яхахын тулд ингээд тодорхой хэмжээнд ингээд нэг эрсдлүүдийг бол ер нь бол хийж авах хэрэгтэй болоо бага хэмжээгээр одоо ингээд зайлшгүй одоо ингээд нэг хэдэн хувьцаа ч юм уу тий бонд ч юм уу ингээд худалдаж аваад за яа тийм бэ нийт юм бэ за яаж мэдээлэл авд юм бэ ямар мэдээлэл нь одоо юунд өргөжлөгддөг юм бэ гэх мэтийн оролцоо бол маш чухал гэж бол хардаг. Эхнээс нь ингээд оролцож явсны дараа хизээ нь одоо боломж гарч хожих уу тэрийг бол одоо мэддэг болно. Тэрнээс яа ингээд хүмүүсийн одоо ихэнх хүмүүсийн ярьсан одоо энэ ингээл үсгэж чинь гэсэн юм бол тэгэл ихэнх тохиолдолд ундаг. Тэгэхээр яг тэрнийг яг мэдрэхийн тулд өөрөө оролдож үзсэн байх хэрэгтэй. Дотор нь оролдоод үзчихсэн. За энэ хүмүүс судлаа ярьж, энэ хүмүүс зөв ярьж, энэ чиг ганц зэрэг бас нэг ярьж байсан.
Ер нь альва улсад одоо юм илүү үзчихсэн, юм илүү мэдчихсэн залуучууд элитүүд нь те төрүүлж одоо ингээд ямарваа нэг юм дээр ингээд оройлж ингээд нэг манлайлж ингээд түүчилж явдаг те. Манай залуучууд бас их тийхгүй байна. Ингээд яг ингээд өөр өөрсдийг ингээд нэг хохоолонд даваа борлуулаад ингээд тэрүүндээ ингээд байгаад идэг те. Тэгээ ямарваа нэг юм руу ингээд нэг одоо жишээлбэл нэгнийхээ одоо ингээд нэг ховцаанаас худалдаж авдаг ч юм уу те. Одоо ингээд яг ингээд өөр өөрхөө юм дээр ихгүйгээр ингээд бас нэг тодорхой одоо юм үйлдэлүүд дээр ингээд нэг уриалах байдлаар ингээд бас ингээд нэг яваад ингээд бас ингээд нэ те. Тэгэхгүй бол одоо ингээд нийт масс гэдэг бол бас үнэхээр яг масс бол массаараа л байдаг. Тэр масс бол яг одоо хэнийг дагж जैन те. Ихэнх хүмүүсийн одоо нэг үзээ сонсоод хараад баярлаад идэг юмнууд маань одоо үнэхээр улсад хэрэгтэй юу те. Нөгөө залуучууд нөгөө мэдлэг боловсролтой залуучууд нь ингээд нөгөө дуугаа байгаад идэг уриалдаг хоохолоод ингээд өөрсдөө ингээд болоод ингээд бусдыгаа ингээд нэг жоохон ингээд шүүмжлээ яваад байгаа нь бас зөв юм уу те. Тэгээ үнэхээр ингээд нөгөө зөв юмыг ингээд нэг илүү түүчэлээд ингээд яваад тэрэн дээр бас ингээд оролцоо гаргаад ингээд явах юм бол бас нэлийн улсад бас нэлийн чухал байх болов те. Тэгээ дээрэс нөгөө хүн чинь нөгөө ямарваа нэгэн зүйлийг нөгөө өөрөө хэлж ярьж хийхээрээ илүү тэрийг мэддэг мэдж байгаа юмгаа ер нь одоо бол нөгөө хамаагүй хотлоо ярьж болохгүй болчиход байгаа шүү дээ. Айх хотлоо ярьсан мэн гэдгийг бол ер нь бол шүгэл тий. Ер нь бол одоо бараг 4-5 дугаар ангийн хүүхэд одоо Википедиа гаргаж ирэл үзчих учраас тэгээд ерөнхийдөө тэгээд өөрөө өөрсдөө бас нэлээд боловсруулдаг өөрөө өөрсдөө бас нэлээд хичээд юм болов гэж бодож байгаа. Тэгэхээр бас тэр бусдаа одоо үлгэр дуурайл болох үз залуучууд бас ингээд илүү их тийм зөв үйлдэлүүд хийгээд тий одоо ингээд түүчээлээд явах юм бол магадгүй одоо ингээд зарим хүмүүс одоо тий одоо үнэхээр нэг мэдээлэл хомс тий мэдээлэл хомс одоо яг одоо мөнгөө яаж удирдах юм гэдэггүй мөнгө олоод идэг одоо ингээд зарим одоо ингээд нэг понзи ч юм уу тий одоо ингээд нэг элдвийн юмнууд дээр хүмүүс ингээд алдаад байна шүү дээ. Энэ чинь болохоор би бол бодохдоо тэр алдаад байгаа нь яалтчгүй мэдээлэл болон одоо нэг туршлага баг байна. Гэхдээ мэдээж бол хүн юм болохоор өөрийнхөө хөрөнгийг өсгөх, найдвартай байхыг хүсэж байгаа. Тэрэн донд ч ингээл нэг ганц нэг оч гэлтэн гутал тийш нь авчил нүг хамаг хөрөнгөө хийж чинь гэдэг бол тэгэл бас л нэг тэр түүчилж байгаа хүмүүсийн одоо хүргэж байгаа мэдээллүүд нь баг байна л гэж бас хараад байгаа. Би танаас ийм асуусан байна. За BDC гэдэг энэ том одоо брокеринг компанид одоо манай подкастыг сонсоод магадгүй бас сонирхоод байжсэн залуучууд орохыг хүсэж байгаа, ажиллахыг хүсэж байгаа. Бас магадгүй дотор нь ороод мэдээлэлтэй илүү ойр байгаа. Тэгээд одоо брокер, дилерээр нэршмээр байгаа шүү дээ. Тэгээд нэгдүгээр дотоодоос хоёрдугаар гадагшаа бас гармаар байгаа. Тэгэхээр та ямар хүнийг ажилтнаар авах вэ? Зөвхөн их сургуулийн төгссөн хүнийг авах уу? Эсвэл бол одоо ер нь залуучуудаас ер нь та ажилтнаа авах дээр юуг нь илүү хардсан бэ? Ерөөсөө л хандлага. Ерөөсөө л ажилтгийн яаж хандж чинь тэр хүн л ер нь бол амжилттай. Манайх болохоор хүний нөөц эрхэлсэн дэд захиралтай. Яг хүний нөөцийнхээ ажилд бол бид бол оролцдог. Гэхдээ мэдээж бол тэр хүмүүс одоо бас л одоо ингээл яаж тэр хүн одоо өөрийгөө нэг хөгжүүлэх үү те яаж одоо тэр ажлаа сайн хийх үү тэр талаас бол маш их бид бол анхаарч бас тусалдаг. Тэгээ яг харж байхад болохоор яа ингээд нэг юмыг ингээд хийчихье гэсэн юм сурчий гэсэн хүмүүс бол ялцчгүй нэг юм ингээд нэг юм сурчдаг. Нэг юм сурцсан дараагийн юмыг сурахад бол их амар байдаг. Хараад ихад одоо ингээд нэг хэл сураагүй их олон байж идэг. Тэгэнгүүтээ нэг хэл сурчсан дараагийн одоо 2 дахь 3 дахь хэлийг ингээд сураа явуулсан байдаг ч юм уу те. Ингээд бүр ингээд зарим нь бүр 10 хэдэн хэл мэл ингээд сураа явуулсан. Ингээд нэг юм сурчихаар ингээд нэг тэгээ нөө залуучуудад бас яг ингээд харахад ингээд Монгол ардын зүрд зүгөөд те нөө сурсан юм сураар бууж болохгүй ч гэдэг юм уу те. Тэр чи ер нь хүнээс нөө бүх юмыг булааж авч болдог. Юу гэдэг одоо үйлчлүүлж эд баялаг одоо бүх юмыг булааж авч болдог. Ганцхан булааж авч чаддгүй юм болох нь сурсан эрдэм мэдлэгийг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар ингээд өөрийгөө ингээд хөгжүүлээд юм сурч байгаа энэ хүмүүс буюу одоо тэр нөө хандлага нь ингээд зөв ингээд байж байгаа хүмүүс бол их хурдан хөгждөг. Манай дээр бас ажиллаж байгаад одоо ингээд бас ингээд хөгжөөд илүү том ажлуудыг хийгээд явж байгаа залуучууд бол бүр их байгаа. Тэр үднээсээ бид бас залуучуудаар бол ер нь бол байнгын цангаж байдаг гэх юм уу та одоо юу гэдэг те. Тэгээ дээрэс нь одоо эн чинь нөгөө бидний хувьд болохоор одоо нэлийн том ажлууд ингээд авчихсан байгаа те. Том ажлуудынхаа бас ингээд амжилттай болох юм бол илүү том цар хүрээний ажлуудыг хийхэд тулд
үнэхээр өөрийгөө л дайчлах, өөрийгөө ингээ харуулах тийм хүмүүс л одоо ингээ компани бол авна да. За яг англиар хэлэх юм бол purpose driven гэдэг те. Зорилго тавьчаа тэрнийхээ араас явдаг. Тэгээд зөв хандлагатай тийм хүмүүсийг мэдээж гүйцэтгэх зорилгод бол илүүд үзэх байх. За миний ойлгочоор манай эхний зочдын нэг Харвард төгссөн долгор сүрэн танаад нэг хэсэг ажилласан гэж ойлгосон. Одоо бол тустай гарцсан. Тустай компани байгуулсан ба гэж ойлгосон ба. Гэх мэтлэн айгуу том мундаг мэрэгчлэтнүүд бас танай компанид ажиллаж исэн байна, ажилтг юм байна гэж ойлгож байна. За миний дараагийн асуулт болохоор энэ төлөөлөл өдөртөх зүйлийн гишүүнээр ажиллахтай холбоотойгоор асуумар байна. Та өөрөө одоо Шарын гол, Женко, Турч гэдэг юм ингээд нийлээд нэр бүхий олон хувьцаат компани төлөөлөл өдөртөх зүйлийн гишүүнээр ажилладаг. За ер нь төлөөлөл өдөртөх зүйлдөө одоо мэдээж тухайн компани хүн шалгаруулж авахтаа ингээд нэлээд хэдэн шалгуур харна та. За миний ойлгочоор бол жилд нэг хэдийд удаа хуралддаг шийдвэр гаргалтанд оролцдог тий. Мэдээж SEO бол ихэнх гүйцэтгэлээ хийгээд том шийдвэр гаргалтан дээр бол тоз ингээ хуралдаа шийдвэр гаргадаг. За тэгээд үндсэн ажлыг хийгээс гадна тузын гишүүн одоо өөр олон компанид тузын гишүүн байдаг. Бас тэр чинь цалинтай шүү дээ. Ийм болгож хөгжүүлэхийн тулд ер нь тузын гишүүн дээр ямар дуршлаг, ямар одоо мэдлэг чадварыг хардсан болоо. Тузын гишүүн болмоор байвал би одоо яаж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй? Нэлээд олон компани тузд бол ажиллаж байсан. Одоо бол ихэнхээс нь бол ер нь бол болчихсон байгаа. Яагаад гэвэл бид бол эзэмшиж байсан нэг позишнууд бол зарчсан учраас бол тэнд бол нэг ажиллах шаардлага байхгүй. Тэр үднээсээ бол арай зөвхөн компанид одоо байгаа. Гэхдээ мэдээж бол тузын гишүүнээр байна гэдэг бол олон газар тузын гишүүнээр байна гэдэг нэг талтай бас зүй юм шиг мөртлөө нөгөө талтай бас маш олон давуу талуудыг үүсгдэг. Энэ компаниудын хоорондын нэг харилцан одоо хамтран ажиллагаа бас юу ээж болох уу те. Тэр талаас нь бас ингээд хараад яхаар одоо ингээд тэр компаниудынхаа одоо үйл ажиллагаанд нь бид энэ тал дээр ингэж холбож өгч болж байна. Ийм үйл ажиллагаануудыг яаж ийн. Дээрээс нь бидний хувьд болохоор ерөөсөө цэвэр нөөний санхүүгийн үйлчлэгээ үзүүлдэг гэдэг утгаараа нөгөө компаниудаа бид танаа дээр одоо ийм давуу талуудыг үүсгэж болж байна. Санхүүгийн хувьд тий. Санхүүгийн ийм зөвлөгөөнүүдийг өгж болж байна гэдэг талаасаа бид бол голчлон бол үйл ажиллагаанд нь оролцдог. Тэрнээс яг одоо үйл ажиллагаанд бол ер нь ингээд нэг оролцоод ингээд нэг тэр бол ерөөсөө мэдээж чадахгүй. Тэр чадж байгаа хүнд л нэг туслах зорилгоор. Дээрээс нь бид бас өөрсдийнхөө оруулсан хөрөнгө оруулалтыг бас үр ашигтай байлгах, тий, үр дүнгийн одоо илүү гарах тал дээр нь бол ингээд хамтарч ажилладаг. Тэр үднээс ерөнхийдөө бол бидний бол одоо яг миний зүгээс одоо туз одоо ордог одоо ганц л одоо зүйл бол ерөөсөө санхүүгийн талаас нь одоо хөрөнгөний зах зээл талаас нь бид яаж дэмжиж болох уу, яаж хамтарч болох уу. Бусад одоо бид олон газруудад ингээд хөрөнгө оруулалт хийгээд ороод гараад явж ирсэн учраас танилын хүрээ гэдэг юм уу те. Одоо ингээд харилцаа холбоо бол маш сайн байдаг учраас тэр тал дээр бас ингээд холбож өгөх тал дээр бол тусалдаг. Тузын гишүүн яг ийм байх ёстой, тийм байх ёстой гэдгийг бол тийм бол байхгүй. Ганцхан өөр чаддаг юм их тухайн компанид одоо яаж үр дүнтэй ашиглуулах вэ гэдгийг л одоо ингээд зөв ингээд харуулцгал юм бол тэгэл бүхэл компаниуд ер нь бол манай компаниуд бол тузын гишүүдээр бол ер нь бол цанддаг гэж бол хэлж болно. Яг одоо бол нэг хуучин болохоор одоо 51%-ийг эзэмшээд заавал одоо өөрийнхөө хамаатан садда ингээд нэг бүх хүмүүсийг ингээл нэг 9 хүнийхээ одоо нэг дор ажны 7-ыг ингээд авч иж нэг дүүргэж иж нөгөөдөл нь баг ярьдаг ч юм уу үгүй ч юм уу ингээ гар үсэг зурдаг гэсэн тэр нөгөө мод бол биш болцсон. Одоо бол илүү нөгөө компанийгаа яаж үр дүнтэй яах вэ? Гүйцэтгэх удирдлагын багийг бас яаж дэмжиж ажиллах уу? Тэр талаас бол ингээд хүмүүс сайн ажиллаж байна. Зарим компаниудын бол үнэхээр одоо засаглал бол маш сайжирчихсан. Засаглал тал дээр болохоор одоо аль болох л одоо шинэ соргог залуучуудыг оруулж ирэх те одоо гадны мэрэгчлэнүүдийг оруулж ирэх тал дээр бол ингээд ажиллаж байгаа. За мэдээж бол тэрэн дээр бол тодорхой хэмжээнд бол одоо хүчний харьцааг бас ингээд нэг барихын тулд бас л тэмцлүүд бол мэдээж явна. Тэр нь болохоор мэдээж бол хувьцааны тоош ирэх гэрээ хэн ихийг оруулсан тэрний ихийг барих ёстой. Зарим тохиолдолд одоо жишээлбэл ихийг оруулсан ч гэсэн одоо заавал одоо тэнд орооцолтныхээс илүүтэйгээр одоо гүйцэтгэх удирдлагын багийг одоо зөв урамшуулах ч юм уу те зөв урамшуулах эсвэл нөгөө тууцыгаа зөв ажилуулах тал руу ингээд ажиллаад явах тийм сонирхолтой газрууд бол маш олон болчихсон. Тууцын гишүүн болоод ингээд яваад ахад төртөл одоо ингээд нэг ажил бол ер нь бол их байгаа шүү дээ.
Тэгэхээр улс төртөө зөөрлөд хэлэх юм бол гүйцэтгэх захирал буюу CEO бол ерхий сайд. За тэгээд тузын гишүүн бол парламентын гишүүдийн нэг гэдэг яг зөөрлж болох юм тий. Тэгэхээр яг шийдвэр гаргалтын дээр тийм байдаг учраас. За манай подкастыг бизнес эрхлэхийг сонирхдог маш олон хүн сонсдог гэдэг утгаараа бас хэрэгтэй мэдээллийг дамжуулъя гэж бодож байна. За өнөө үед бол замын төгжрөл гэх олон шалтгаанаар параа хүргэлтийг өөрөө хийхэд бол хүндрэлтэй. За тийм учраас мэргэжлийн компаниар өртөг зардал багатай шийдэх боломж бол аль хэдийн гарсан. Хэрвээ та онлайн дэлгүүр ажилуулдаг бол Booklog компани хүргэлтийн үйлчилгээнд хандах боломжтой. За таны барааг захиалагч руу найдвартай хүргэж өгөх юм байна. За утас нь 8020 66 67. Утсыг давтъя хэлье. 8020 66 67. За би бас дахиад нэг асуулт танаас асуумаар байна. Миний хувьд бас өмнө нь хөрөнгөний цагт ажилладаг одоо CEO нэртэй харилцаж байсан. За эндээс харахад ер нь бол ямар ч тэр энэ салбарын компаниудад бол одоо ашиг алдагдлал л одоо байдаг. За таны хувьд одоо хамгийн өндөр өгөөж хийсэн магадгүй хуваар илэрхийлж илж болох юм. Ийм одоо хөрөнгө оруулаад ийм өндөр өгөөж одоо хүртсэн. Нөгөө талдаа ингэж их том алдсан гэсэн кейсүүд нэлээд байгаа бах. Та эднээс онцолж бас туршлаас яриач. Ер нь яг олснууд бол нэлээд олон хувьд бол олох. Баг мөнгөөр одоо нэг олон хувь олох бол нэг тийм бас нэг юу биш. Мэдээж нэг нийт мөнгөө хэр зэрэг үр дүнтэй зарцуулах уу гэдэг бол нэлээд шууд эрсдэлтэй юм руу ингээд нэг цүлт пал гэж ороод бүр юучгүй болох ч юм уу тийм. Гэх мэт юмнууд бол нэлээд болгоомжл төрүүлдэг. Бид бол аль болох одоо яг андеррайтерийн бизнес буюу одоо яг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа дэмжих зорилгоор нэгэнт л одоо ингээд IPO хийж байгаа юмдаа дэмжиж илүүтэйгээр их хувьцаануудыг хөдөлж авдаг. Тэр үднээсээ одоо ер нь бол ийм портфолионууд ингээд явж идэг. Алдагдaltaй юмнууд бол бас тиймэрхүү юмнууд дээр бол нэлээд байгаа. Яг нэг авсан гэд олон дахин үсчихсэн юмнууд бол гоё л да. Нэг Апогийн одоо нэг M&A хийж явах үед бид ч нөө бүх мэдээллийг мэдчихэдэг. Тэ одоо хилцэл ямар үнээр явж идэг, яаж идэг тэ тэрийг ингээд харж идэг. Бид бол тэр мэдээлэл авсан үднээс ирэх байхгүй. Дээрэс нь өөрсдөө оролцох ирэх байхгүй. Ямар гоё юм бэ? Яг нөгөө яцсан байгаа шүү дээ тий. Тэгээд эн чинь нөгөө бид бол яг тэрэн дээр тодорхой хэмжээгээр ингээд нөгөө мөнгө оруулаад ингээд нэг жоох ингээд аваад ингээд өсгсөн бол тэр нөгөө нэг эргээ нэг асар олон том клиентүүдэд алдах том аюул байхгүй. Тэгэхгүйгээр ямар ч байсан ингээл нэг өөрсдөө ингээл нэг гараараа барьж байгаа за ямар ч байсан энэ ажлыгаа л хэдүүлээ найдвартай юм шүү гэдэг бол тэр бол бас сайхан төгөөд нэг ягаад бид яг өөрсдөө ингээл яг за энэ дотоод мэдээллийг бид эзэмшиж байгаа учраас энд бол ямар нэгэн байдлаар оролцохгүй. Дээрээс нь бүх ажилтнуудаа энэ дээр ямар нэгэн байдлаар оролцож болохгүй гэдэг тийм хатууд өрөмтэй ингээд явж байгаа. Тэр бол ер нь яг бас одоо юу гэдэг их л сайхан дурсамж тий бас нэлээд том одоо сургууль гэх юм уу да тий. Тэгэл гол нь тэгэл нөө үр дүн яг ингээл дараа нь нэг клиентүүд маань бол одоо ингээл бид нартай ингээл үйл ажиллагаагаа ингээл дараагийнхын үйл ажиллагаан дээр ингээл явж ийн гэдэг бол тэр л илүү чухал юм да. Түрүү бид ярилцлагынханд бас жоохон засаглалын сэдвийг хүндсэн шүү дээ. Одоо би зүгээр ингээ харахад 90 онд ингээ 90 оноос хойш арчил за тэр үед ингээ бизнесийн анхдагчд болсон хүмүүс ингээ харахаар 60 70 оныхан 50 60 70 оныхан байх шиг байна. Одоо цаг хугацааны хувьд тэр хүмүүс ингээ дараагийн нөгөө өмчийн шилжилт гэх юм уу? Одоо дараагийн удирдлагууд магадгүй хөгдүүд нь гарч ирэх гэдэг юм уу? Ингээд тэр өмчийн дараагийн үед шилжиж байгаа ийм үе надад бол харагдаад байгаа юм л та. Гэхдээ компани засаглалын асуудал айгүй чухал гэж бодож байна. Зөвхөн гэр бүлийн бизнес гэдэг бол ингээл тэр эзэдийн л одоо үзмжээр яваад ах юм бол ямар байх вүлээ. Мэргэжлийн CEO-гийн баг ажилтвал ямар байх вүлээ гэдэг ингээ ялгаатай харагдаж байгаа. Тэгэхээр ерөн зүгээр манайхыг одоо сонсогчдын хувьд бол бизнесийг сонирхдаг хүмүүс залуучууд олон байгаа. Тэгэхээр бизнесээ анханаас нь ингээд засаглал дээр ер нь юун дээр анхаарах хэрэгтэй юм те. Эмчийн эзэн, бизнесийн эзэн болж болно. Тэгэл зөвхөн би эзэн юм чинь би байгуулсан юм чинь ингээ миний үзмжээр л явах хэрэгтэй гэвэл чи өөрөө нэг талаас аягүй өрөөсгөл шүү дээ. Тэгэхээр тэр засаглалаа анханасаа одоо тэр компани засаглалыг яаж зөв байлгах вэ? Зүгээр миний насаар хэмжигдэх биш. Олон зуун жилийн гадны барууны компаниуд шиг тийм бизнес үүсгэх дээр засаглал ямар үүрэгтэй байх вэ? Та өөрөө компаниудын менежментийг нэлээд ойроос ингээд хараад ажилладаг үний хувьд та энэ дээр юу онцолж байна?
Яг наад дээр чинь нэг жижигхэн бас санал зүрх зүйл байна. Юу гэвэл нэг амжилттай бизнес эрхэлж байгаа хүмүүс бол энэ яг миний бизнес учраас энийг би ингээд авч явнаа гэдэг ийм хандлага сайн байх юм бол тэр бизнес бас нэлээд сайн явдаг. Тэ. Гэхдээ яг эн чинь минийх гэдэг үүднээсээ зүгээр нэг юм харамч хүүхд чиг нөгөө хамаг юм нууж байгаа тийм байдлаар ингээд засаглал хийнэ гэж бол ерөөсөй байж болохгүй. Яг одоо эрхэлж байгаа бизнестэй ингээд яг түрүү жигшигтэй энийг би байгуулсан, энийг одоо би ингээд цааш навж байгаа, энийг энэ төвшөнд хүргэнэ гэдэг одоо тийм өөрөмсөг сэтгэлгээгээр ингээд явж байгаа бизнес бол нийлээд амжилт нүрд. Гэхдээ яалтчгүй л нөгөө нэг эрийг нас уулыг цас тардаг шүү дээ. Тэрнтэй адилхан ингээл нөгөө нэг дараагийн үе хүрэнтэй бүх одоо тоглоом байлаа гэхэд одоо нэг компани болж тоглож байхад ингээд дараагийн үе хүрч ийна л гэсэн үг болно те. Илүү өргөн хүрээний үйл ажиллагаа эрхлэх, илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа эрхлэхийн тулд одоо бүх юм дээр одоо ингээл хүрэхгүй болчихсон одоо тийм бизнес эрхлэгчнэр бол байна те. Мэдээж өөрсдийнх нь хийж байгаа ажлын цар хүрээ бол маш өндөр болчихсон. Тэгсэн мөртлөө нэг хүн ажилуулж чаддгүй. Хүнд бас нэг цалинг бас өгч чаддгүй, бонусыг өгч чаддгүй. Иймэрхүү юмнууд дээр бас нэлээд байдаг. Энэ бол нэг зайлшгүй нэг туулахгүй ш нэг давж гарах даваануудын л нэг эднэрийн бол ер нь бол засаглалын одоо компани, хувьцаат компани гэдэг ийм ойлголт чинь өөрөө олон зуун жил явчихсан учраас энэ ингэж явбал зүв юм гэдэг одоо ингээд нэг ийм хууль байна те. Компани тухай хууль одоо тэр хуулийнхын дагуу тэр засаглалын тэр кодексийн дагуу ингээд яваад байх юм бол тэр нь ингээд нэг үр дүн нь бол нэг засаглалаа хэр зэрэг зүв авч явна. Тэгэх юм бол тэр хүнд илүү их бүтээлч боломжууд гарч ирнэ. Залуучууд магадгүй одоо ингээд өөрөө яг ингээд дөрөв чинь хэлсэн шиг ингээд миний их гэл нэг хамгийн маань нэг харамч өгч ингээд харамлаа ингээд байгаад их юм бол яг тэр хүн тэнцэнэл үлдчихэж штэ. Тэ тэр хүн тэнцэнээс үлдэхгүйгээр одоо нэг дараагийн түвшин рүүгээ ахихын тулд ялцчгүй л энэ хувьцаат компани засаглал, хувьцаат компани одоо энэ ил тод одоо яг зөв засаглал гэдэг юм чинь яг хэрэг болно. Энийг хэр зэрэг одоо төрүүлж одоо ойлгож төрүүлж одоо тэрэндээ одоо хурж тэрийг одоо нэг өөрийнхөө гарт оруулж те мэрэгшиж чадчих одоо ингээл одоо ингээд зарим кинонуудыг хардаг шүү дээ ингээл зарим кинон дээр чи яг ингээл хурж ирээл тууз нь одоо яг ингээд яаж хуралдаж чинь тууз эднэр одоо яг үйл ажиллагаа яаж явуулж чинь тэр эднэр ингээд одоо хуучин болохоор их тийм уран сайхны талаас нь харддаг байсан тий одоо ингээл гой гой кинонууд байдаг шүү дээ одоо яг нэг хөрөнгөний зах зээл малтай хаалбатай тэдний чинь бол уран сайхны талаас нь харддаг байсан бол одоо яг нэг илүүдгүй нөө хичээл байдлаар ингээд харддаг бол тэгэхэд бол яалтчгүй ингээл нэг тэр засаглалаа зөв хэрэгжүүлж чадж байгаа хөрөнгө оруулагч нартайгаа хэр зэрэг сайн ажиллаж чадж байгаа тэр хүмүүс нь л тэгэл үнэхээр хол яваад ах шиг л байгаа шүү дээ. За танд маш их баярлалаа. Тэгээд бид хөрөнгөний захад 20 жил ажилласан туршлагатай CEO-тэй сонирхолтой сэдвүүдийн хүрээнд карьерийн талаар бизнес засаглал за юу гэдгийг бас хувь хүний хөгжил гээд сонирхолтой сэдвүүдээр ярилцлаа. За ярилцлагын төгсгөл бас манай зочин маань залуучуудад хандаад карьераа хөгжүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, бизнес байгуулах гэдэг юм уу эдгээр сэдвүүд дээр таны хувьд бас залуучуудад захих туршлагаасаа гол онцолж хэлэх зүйл байвал та манай сонсогчдод хэлэхгүй юу? Бизнес хийж байгаа айгүй олон мундаг хүмүүстэй ингээд танилцах юм боломжийг бол энэ манай компани олгосон. Тэгээ бид нар бол яг энэ үйл ажиллагаа хөрөнгөний зах зээл дээр үйл ажиллагаа явуулаад зарим компанийх нь одоо тодорхой хувийг нь хөдөлтөж авангууд гинт дуудаж уулзах ч юм уу гэх мэт байдлаар ингээд сайнтай муутайгаар ингээд нэг олон хүмүүстэй ингээд танилцж чадсан. Тэр донд бол ерөнхийдөө нэг юмыг бас нэлээд сайн ойлгож авсан. Бизнест бол ер нь бол зайлшгүй байнга л суралцж явах хэрэгтэй. Зогс нь одоо хана гэж юусоо байдгүй юм байна. Яг ингээд бизнес хийж байгаа хүмүүс одоо ингээд харахад болохоор ингээд нэг мөнгөний төлөө хийгээд ийнө гэж бол ерөөсөө харагддаггүй. Ямарваа нэг юм ингээд нэг илүү бүтээчих юмс, илүү юм хийчих юмс ингээд бүр тэр нь одоо ингээд нэг юм хийх гэж байгаа хүмүүсийн нэг хобби нь ингээд болчихсон. Нэг хүн ингээд нэг юм 10 давхар байшин барьчих юм бол одоо 11 давхрыг барьчих гэх юм уу те. Гэх мэтэр ингээд нэг төгөх юм бол одоо илүү хүн тэр хүртээлтэй ч гэдэг юм бол гадаадд ийм амархан байдаг юм Монголд байдгүй юм байна ингээд авчираад ингээд нэг хийх ч юм уу те гэх мэтэр ингээд илүү нэг хүмүүс рүү чиглэсэн хүнд
чиглэсэн байдлаар ингээд явдаг. Яг ингээд мөнгөний төлөвхөөс илүү хүнд хэрэгтэй юмыг хийгээд явж байгаа хүмүүс бол нэлээд амжилтанд хүрч гин гэж би бол харж идэг. Ямар нэгэн байдлаар ингээд нэг тодорхой түвшинд хүрээд нэг ханчхал юм бол тухайн компани ерөөсөө бүх юм ингээд цэцэг хүртэл ингээд услаал ингээд арчлал байвал ингээд өндөр ургаал ингээд мод ч ингээд өндөр ургаал том болоод гэдэгтэй адилхан бизнес болдгийг том болно. Тэгэл услахгүй ингээд арчлахгүй байвал унцна гэдэгтэй адилхан. Тэгэхээр нэг бизнесийг бол нэг илүү том болгох, илүү цааш нь олон жил явуулахын тулд байнгын усалж явах хэрэгтэй. Өөрийгөө бас усалж явах хэрэгтэй. Энэ бол эрдэм мэдлэгийг бол одоо бол ер нь бол ковидын үед ч гэсэн олж авч болохоор болчихсон шүү дээ. Тэгэхээр тэр талаасаа илүү сайн ажиллах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгээд бизнес эрхэлж байгаа хүмүүс бол хөрөнгөний зах зээлийн бас нэг давуу тал бол бусдаасаа тасрах юм боломж гаргадаг. Одоо яг хэрвээ би өөрийнхөө мөнгөөр одоо ингээл энэ брокерийн пүүсийг ингээл ажиллуулж ирсэн бол одоо тэр үеийнхээсээ нэг жоон илүү гарсан байж магадгүй бид одоо тий хувьцаат компани нээлттэй болоод бас олон хүмүүсийг ингээд ураад ажилуулсан тэгээ олон хөрөнгө оруулагч нартай болсон гэдгээрээ илүү манай компани бас нэлээд урагшаанаа төрүүлж гарсан болов уу гэж бол хардаг. Тэгэхээр ер нь бол хөрөнгөний зах зээл бол хүмүүст илүү дараагийн түвшин рүү шатаахих юм боломжийг бол олгодог. Энэ боломжийг бол олгохын тулд ер нь бол ямар нэгэн байдлаар оролцож явах хэрэгтэй. Энэ дээр бол залуучууд бол заавал их мөнгө өргээд ах шаардлага байхгүй. Зүгээр ингээл хувьцаа аваад мэдээлэл аваад за энэний мэдээлэл юм байна. Энэ мэдээлэл одоо ийм утга учиртай мэй гэдэг ингээд үзээд хараад явж явах юм бол нэлээд сонирхолтой байх болов уу. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр бидний тусаа завгүй ажлынхаа дундуур цаг зав гарган сонирхолтой өөрийнхөө бодит туршлагаас манай сонсогчдод хуваалцсан танд маш баярлалаа. Таны цаашдын ажил өсөд маш өндөр амжилт хүсье. За баярлалаа.